Сайн мэцхан уу? Та бүхэнд энэ өдөр минь төргий. Энэ удаагийн бидний ярилцах сэдэв бол Библиэд хэл ярианы талаар юу гэж хэлдэг вэ? Яагаад Библи хэл яриаг чухал гэж хэлдэг вэ? Олон шалтгаан байгаа ч гэсэн гуравтаа танилцъя. Нэгдүгээрх нь хэл яриа хүний амьдралыг хамгаалах эсвэл сүрүүлэхэд хүргэдэг. Сургаалт өгсөн 13:3-ыг харуул амаа захирах нь амийн хамгаалалт, уруулаа ангалзуулах нь сүрэл. Бид амаа зөв захирч амьдарч ивэл амьдрал маань хамгаалагдаж харин л амаа ангаалгаад хүссэн үгээ яриад байх юм бол бидний амьдрал сүрхэд хүрдэг гэсэн үг байна. Магадгүй олон хүнтэй санал нийлэх баг. Хоёр дахь нь хэл яриа нь хүчтэй юм аа. Амьлуулах өхүүлэх хүчтэй юм аа гэдэг. Сургаалт өгсөн 18:31 дээр хэл гэдэг амьлуулах ба өхүүлэх хүчтэй. Хин үүн дурлал нь үр жимсийг нь хүртэнэ. Бурхан үгээрээ ертөнцийг бүтээсэн. Харин Бурханы дөрөвдүгээр бүтээсэн хүмүүсийн хэл ярианд хүртэл тэрхүү бүтээх товчхон дайрах юм бол амьлуулах өхүүлэх хүчтэй байдаг гэсэн үг байна. Гуравдугаар шалтгаан нь хэлсэн үгийнхаа төлөө шүүлттэй өдөр буруутгагдаж магадгүй эсвэл зөвтгөгдөж магадгүй гэдэг. Сургаалт өгсөн 12:36-37 дээр би та нарт хэлье. Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөн мөн үгсээрээ яллагдана. Та бидний амнаас гарч байгаа үг хожим шүүлтийн өдөр биднийг буруутгах зүйл эсвэл биднийг зөвтгөх зүйлч болж магадгүй гэсэн үг байна. Библиэд маш сонирхолтой нэгэн илэрхийлэл байдаг нь хүний амнаас гарч байгаа үг хэллэг нь тухайн хүний зүрх сэтгэл ямар байгааг илэрхийлдэг гэдэг. Луг 6:45-ыг харуул сайн хүн зүрхнийхээ сайн баялгаас сайныг гаргадаг, муу хүн муу баялгаасаа муухай гаргадаг. Учир нь зүрх нь юугаар бэлхэн ам төвнийг ярьдаг. Бид өөрсдийгөө мөн бас бусд хүнийг ямар үгийн сонголт ашиглаж байгаагаар ямар үг байн хэлдэхэр нь энэ хүн бол тийм хүн байна гэж тодорхойлж болно гэсэн үг байна. Мөн Библи үргэлжлүүлэн мэрэгэн хүний үг ярианы онцлог, мөн мунхаг хүний үг ярианы онцлогийн тухай хэлсэн байна. Сургаалт өгсөн 18:6 дээр мулгуу нэгний уруул хэрүүлийг авчрах ам нь зодуурыг дуудах гэж. Харин мэрэгэн хүний ярианы онцлог бол сургаалт өгс 12:18 дээр бодлогогүй ярианы хэл дээр дүрх мэт харин мэрэгэн хүний хэл илаашрлыг авчрах. Мэрэгэн хүний үг яриа нь итгэл найдвар, урам зориг, илаашрлыг авчирдаг гэж байна шүү дээ. Тэнчэнэс бүгдээрээ бодож үзье. Би мэрэгэн хүн байна уу? Эсвэл мулгуу хүн байна. Хэл яриагаа хэрхэн захирах вэ талаар Библиэд маш олон зөвлөмж байгаа. Гэхдээ 5-5 хүнтэй болцъё. Эхнийх нь болохоор хоосон үг ярианаас хол байгаарэ гэдэг. Сургаалт өгсөн 14:23 дээр зүтгэл бүхэн ашиг авчрах, хоосон яриа ядуурл түргэх. Хоёр дахь зөвлөмж бол ярих гэж бити яраараа гэдэг. Сургаалт өгсөн ном 29:20 дээр хэлэх үгэндээ яаруу хүнийг чи харсан уу? Мунхаг нэгэн тийм хүнээс илүү найдвар бий. Яагаад тэр юм болоо гэхлээр сургаалт өгсөн ном 10:19 дээр үг олширвал гэмт үйлдэл зайлшгүй. Хилээ захирагч нь хэрсгүйгээс зайлбаргүй. Яаран олон үг хэлэх тусам тэр хэмжээний гим нүгэл үйлдэх магадлал ихсдэг гэсэн утгатай байна. Гурав дахь зөвлөмж яаж хариулахаа цэгнэрэ гэдэг. Сургаалт өгсөн 15:28 дээр зөвтийн зүрх яаж хариулахаа цэгнэх, буруутын ам ёрын мууг ундрах. Би яаж хариулах вэ үгүй вэ гэдгээ цэгнэх ёстой байдаг гэж хэлж байгаа. Сургаалт өгсөн 15:23 дээр онц хийсэн хариултад хүн бүр баярлдаг. Цагаа олсон үг юутай сайхан бэ? Өөрөөр хэлбэл яаж цэгнэх вэ гэхээр онц хэлнэ гэж байгаа. Би энэ үгийг одоо хэлэх нь зөв. Яг цагаа олж үгүй юу гэдгийг бодно гэсэн үг юм байна. Дөрөв дэх зөвлөмж нь үг бүхэнд бити итгэхэрэг. Сургаалт өгсөн 14:15 дээр гинэн хүн үг бүхэнд итгэх, хэрсүүхэн алхмаа ухаарах. Хүмүүсийн хэлж байгаа үг болгонд итгэхгүйгээр тэр үгийг үнэн үү, үгүй юу бодож тунгааж үйл гаргана гэсэн үг. Тав дахь зөвлөмж Эфес ном 4:25 дээр ийм худал хуурмыг хойш тавьж хүн бүр хөрштэй үнэнийг яар. Учир нь бид бие биендээ эргэтнүүд юм аа. Бид бусдад үнэнийг ярих хэрэгтэй гэж Библи зөвлөдөг байна. Тэгвэл яагаад худлаа ярьж болохгүй юм бэ? Олон шалтгаан байна. Тэрний хамгийн энгийн жишээ нь бол Иохан ном 44-ийн сүүлийн хэсгээр диавол худалж бөгөөд худал хуурмын эцэг, худал хэлэхтэй чухам өөрөөсөө хэлдэг. Худлаа ярина гэдэг бол диаволтой адилхан үйл гаргаж байна гэсэн үг юм. Энэ өөрөө гим нүгэл үлдэж байна гэсэн санаа илэрхийлдэг болохоор худлаа ярьж болдоггүй гэдэг байна.
эдгээр бүх зүйлийн дүгнэлт бол Эфес ном 4:29 юм. Амнаас чинь ямар ч ялзарсаг бүү гарга. Хараалын үг, гутрангуй, итгэл найдваргүй үг, сөрөг үгсүүд гарч болохгүй маа. Харин хэрэгтэй үед бусдыг босгон байгуулахын тулд тусдаа үг хэл. Тэгвэл энэ сонсож бууханд нэгүслийг өгнө. Бусдыг цогсон, ядарсан, сүлдсэн үед нь босгон байгуулах үгсийг амнаасаа гаргаарай гэж хэлдэг байна. Тэр өнөөдөр бид маш чухал үг хэллэгийн талаар суралцлаа. Дараагийн удаа өөр бос гой сэдвийн талаар суралцгаая. Subscribe хонхоо тарахаа битгий мартаарай. Дараагийн удаа уулзцгаая.